Энэ өдрийн мэндүргий Bed Properties компани гүйцэтгэгч Тэгшвэр байна. За манай компанийн хувьд Bed International компани 100% охин компани барилга, угсралт, барилгын менежмент чиглэлийн үйл ажиллагааг авч явдаг. Тэгээ 1997 онд байгуулагдсан. Одоо энэ жил 28 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм компани байгаа. Барилгын салбарын онцлог бол бас их гоё. Өөрөө барилга бол өөрөө бүх салбар руу хөрвж явах ийм чадвартай ийм салбар байдаг. Бүх дэд бүтц салбарууд барилга дотор байж идэг учраас тэрүүгээрээ маш бахархдаг. За компанидаа бол одоо 5 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 3 жил гүйцэтгэлээр ажиллаад явж байна. Барилга өөрөө том жижиг гэхгүй маш ажилбарууд олонтой нийт 500-600 ажилбар ордог. Тэгээ 2000 функцээс хамаардаг учраас жоохон төвөгшил өндөртэй байдаг. Тэр тусмаа өдөө орон нутагт болоод ирэхээр ажиллах хүч, параметрэл зөвөр тээвэр хэлмэл асуудлууд гардаг. Багаар ажиллах чадвар маш сайн байсан болов уу, сайжирч байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээ нийгмийн шимэтээр бүх төслүүдээ багаар ажил сайн хангаж чадж байгаа болов уу, энэ дэр нэлээд бол дамжилт байх болов уу гэж харж байна. Усын нийслэл Улаанбаатар хотод 30 урт цагаан байсныг одоо уулгаад шинээр доороо бүтэн гаражтай, авч зогсоолтой, дээрээ одоо сэрэл хүрээлэнтэй төслийг хэрэгжүүлж байна. Олон улсын хэмжээнд ойдлогоо төсөл рүү бас нэвтэрч орсон ажилтны орон сууц 1120 шиг одоо өрөө бүхий ажилтны орон сууцын ажлыг одоо эхлүүлээд одоо яг өнөөдрийн байдлаар суурийн ажлыг хийгээд явж байгаа. За зурагчлалын үед бол одоо авдар судал 2 гэж одоо баригдахаар яригдаа төлөвлөлтөө явж байгаа. Зургийн ажлыг энэ жил авч хийгээд 100% сая улсад төлөөлж өгч явж байгаа. Бид төвсглийн хар хад 5 одоо төсөл бодлын барилга бүтээцийн ажлууд дээр нь хүү ажиллаа явж байгаа. Мөн одоо Мянган Сүрэлтийн сангийн усны төсөл гэж байгаа. Тэрэн дээр бас усны барилга байгууламж дээр ажиллаад энэ жил төлөөлж өгч явж байна. Голомт плаза гэдэг төслөөс явж байна. Голомт одоо банкны төв офисын барилга үүсгэл нэг 60% таа явж байгаа юм төслүүд байгаа. За багаар ажиллах чадвар сайтай болоо гэж боддог. Багийнхныгаа инженерүүдээ, мэрэгчлэтнүүдээ маш сайн сонсдог. Түүнээсээ одоо яг мэрэгжлийн инженер мэрэгчлэнгүүдийнхаа үгийг сайн сонсч шийдвэрүүд хурдан гардаг болоо гэж боддог. Тэгээ багаар ажиллах чадвар аяг сайтай байгаа гэж бодож байна. Яг мэдээж төслүүдэд дуусгаад тэр төслүүдэд ингээд сэтгэлд хүрсэн хэмжээнд дуусгахаар мэдээж маш том урам зориг авдаг. Гэхдээ тэр нэг төслүүд дуусах хугацаа бол маш урт учраас одоо тэр дундуур бол жижиг деталь одоо урам зоригуудыг байнга авдаг л та. Хүмүүсийг ер нь баярлуулах дуртай. За ядчил гарцсан дээр ингээд за та гараач гэх юм бол үүдээс бүтээсэн хүүхдүүд бол баярлаа гэдэг ингэтэн. Одоо тийм жижиг зүйлүүдээс айгүй урам авч өдөр тутамдаа одоо хүчээс илбдэг гэх юм. Ер нь бол хүнд ядаж тийм сэтгэлийн юм өөх аюу дуртай. Тэр зүйлүүдээс их урам авдаг гэх юм. Мэдээж Монгол улс хөгжиж улс. Тэгтээ бид ерөөсөө Bed Properties гэсэн нэгдүгürt инженер техникийн ажилтны мэргэжлүүдээ нэгдүгürt сайн сурах хэрэгтэй юм байна. Хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна. Улс их орныхоо төлөө улс их орондоо хийдэг гэдэг тэр сэтгэл зүйг нь өөрт нь ингээд суулгах хэрэгтэй юм байна. Хоёрдугаар тэр сэтгэл зүйг суулгачвал бид нар угаасаа хүн зориулж бүтээн байгуулалтыг хийдэг. Нөгөө хүн маань сэтгэл ханамжтай үлдээсээ тэр чанар технологиг шингээсэн бүтээн байгуулалтуудыг хийж өгөх юмсан гэсэн тийм л алсын хараа зорж явж байна.